these your after work snacks. Энд өнөөдөр амар халуун байна. Би нэг шуудангаас ирсэн юм авахгүй л явж байна. Сайн байцгаана уу? Би ажилдаа явчаад одоо л гэртээ орж ирж байна. Ажил дээр аягүй завгүй байгаад өдрийнхөө хоолыг ч идэж амжаагүй. Тэгээ энийгээ одоо идий гээд тэгэхгүй бол бүр амар үлсэж байна. Би энэ бичлэгийг яагаад хийхээр болсон бэ гэхээр хуучин YouTube бичлэгнүүдээ харж байсан чинь Австралид 8 сар болсон байна гэсэн бичлэг хийсэн байсан. Тэгээ тэрийг харчаад бодож ирсэн чи би Австралид яг 8 жил болцсон юм байлээ. Тэгээд Австралид ирээд 8 сар болоход ямар байсан. Тэгээ одоо Австралид ирээд бүр 8 жил болсны дараа юу хийсэн байна вэ гэдэг юм дээр ингээд reflect хийгээд тэгээд энэ бичлэгийг хий гэж бодсон. Тэгээд ингээд эргээд харсан чинь одоогийн байдлаар яг юу хийж байгаа гэхээр мэдээж би их сургуулаа төгссөн Австралид сувилагчийн чиглэлээр одоогийн байдлаар 5 жил Мисс Заслын тасагт ажиллаж байгаа. Мисс Заслын тасагт би бүр мэрэгшээд мэдээ алдуулах одоо энэ чи анестетик гэж ярьдаг. Анестетикийн чиглэлээр мэрэгшээд цаашаа нэг мастрын зэрэгээр сурдаг байгаа. Тэгээ тэрийгээ сураад дуусаад мэдээ алдуулахаар мэрэгшээд дууссан. Тэгээ мөн ажиллаж байгаа. Тэгээ саяхнаас бараг ойролцоогоор 3-4 сарын өмнөөс би зөвлөгч юм уу да Мисс Заслын тасагт илүү мэрэгшээд ажиллая гэсэн сувилагчуудад ингээд заадаг сувилагч нь юм уу да саяхан одоо 4 сарын өмнө болсон байгаа. Тэгээд энийг аягүй богино хугацаатай хийж байгаа. Тэгээд намайг илүү энэ ажлаа уртсгаад ажиллах уу гэхээр би үгүй гэсэн. Яг би яг нөгөө өвчтөнгөө хараад яг нөгөө ажлын талбар дээр өөрөө ингээд ажиллах нь илүү надад тохиромжтой санагдсан. Яагаад гэвэл яг ингээд сургууль хүмүүжил яг багшийн үүрэг гүйцэтгэхээр маш олон оюутнуудыг хариуцаж авдаг. Тэгээд мөн дээрэс нь оюутнууд гэхээр яг нөгөө их сургуульд одоо сурч байгаа 3 дугаар курсын оюутнууд дадлагт гардаг да. Тэгээд тэр дадлагт гарч байгаа оюутнууд нь Мисс Заслын тасагт хурж ирж дадлага хийхээр тэгээд би тэднэрийг хариуцаж аавна гэсэн үг. Тэгээд тэднэрт юмнуудын цаа. Тэгээд мөн дээрэс нь яг олон жилээр сувилагч хийсэн мөртлөө Мисс Заслын тасагт ерөөсөө гарч үзээгүй, ажиллаж үзээгүй тийм сувилагчдыг одоо мэрэгжил дэвшлүүлэх маягаар тэднэрийг бас зааж сургадаг. Тийм тэгэхээр чи баян ингээд заан тэгээд компьютер дээр маш олон офисын админ ажлууд хийн. Тэгээд тэдний assessment-үүдийг одоо ингээд шалгалт авах ч юм уу те тэднийг ингээд засч масна гэд завгүй ажилтаа байсан. Мөн дээрэс нь айгүй хүнд яриа сэдвүүдийг хөндөж ярина. Яагаад гэвэл зарим оюутнууд нь манай яг ажил дээр байгаа сувилагчуудтай ингээд зан аршин таарахгүй ч юм уу ингээд маш олон гомдол саналууд бас ирдэг. Тэгээд тэрэн дээр нь би одоо яг гол хүн нь болоод тэр сувилагчийг өрөөндөө суулгаж аваа. За яасан яг юу болсон гэж тэднэрийг суулгаж аваа. Тэгэл оюутнаа дуудаж оруулаад за яасан тэгээд гэл яг ингээд тэр хоёрын ингээд асуудлыг ингээд шийддэг хүн бий болдог. Тэгээд тэр нь жоохон надад ядаргаатай санагдсан. Тэгээд нэг ингээд терапист чиг ингээд суугаал гэл сонсоол тэгэл ингээд зөвлөмж хэлгээл. Тэгээд тэр амар ядаргаатай байсан. Тэгээд тэрний оронд би зүгээр л ажил дээр очиод ажиллаа хийх нь илүү амар юм шиг санагдаад байгаа. Тийм болохоор ер нь 2 сар гараад буцаад
буцаад энгийн ажил руугаа орно. Гэхдээ ингээд эргээ харсан чинь яг ингээд бүр ингээд Австрали сувилагчуудад ажиллаа хийхийг нь заана тийм төвшөнд хүрсэн байх нэхэр бас айгүй гоё мэдрэмж байсан. За ажил дээр нэг иймэрхүү тэгээд байнгын ажилтаа болцсон, нэлээд ажилдаа гарсан. Тэгээд хажуугаар нь би чинь нэрээ байнгын оршин суугч болцсон байгаа. Австралийн байнгын оршин суугч. Тэрийг авах гэж бас нэлээд олон жил болсон. Аюу хэцүү юм билий. Гэхдээ мэдээж сувилагчаараа ингээд сураад дуусны дараа болвол яг авах нь бол ойлгомжтой. Байнгын оршин суугч авах нь бол ойлгомжтой. Гэхдээ нэлээд цаг хугацаа шаарддаг юм билий. Тэгээд тэрийг нь хүлээх гэж бас нэлээд хэцүү байсан. Тэгээд яг байнгын оршин суугч авсныхаа дараа би яг тэр үед эгчтэйгээ амьдардаг байсан. Тэгээд тэр үед би чинь нөгөө их сургуулийнхаа төлбөрийг төлөөд нөх олон их мөнгө цуглуулж чадахгүй. Тэгээд яг 3 жилийнхаа сургалтыг их сургуулаа дуусчаад нөх их мөнгөгүй бас дууссан юм аа. Яг бол яг ажиллаад оюутан байхдаа кафе, ресторануудад ажиллаад тэр олсон бүх мөнгнүүдээ их сургуулийнхаа төлбөрт өгчдөг байсан. Яг уу мэдээж анатаага байсан болохоор мөнгөнүүдээ цуглуулаад аюу баг депозит цуглуулаад яг нөгөө байнгын оршин суугч болсон гэсэн үедээ би анаагасаа тусдаа гараад 2 унтлахны өрөөтөө орон сууц худалдаж авсан байгаа. Одоо тэгээ моргежтой болсон. Тэгээ тэрийгээ би чинь одоо ч би 28 та гэхээр 3 жилийн өмнө авсан 25 таа авсан байгаа. Тэгээ тэрний талаар яг яаж байшингаа орон сууц Австралид авсан эднэр талаар бас бичлэг хийж болно. Одоогийн байдлаар байраа харуулъя гэхээр би дөнгөж гэртээ ирсэн нэлээ юм жоохон замбраагүй байна. Тэгээ дараа нь нэг 50 яг энэ орон сууцынхаа нэг жижиг тур хийж үзүүлж болох юм. Тэгээ мөн дээрэс нь яг яаж энэ Австралийн нөгөө first home buyers гэж байдаг гэд яг дөнгөж шинээр анх удаа Австралид байр авч ивэл засгийн газраас нь жоохон хөнгөлт эднэр бас үзүүлдэг тийм скимүүд байдаг. Тэднэрийн талаар бас ярьж болох юм. Ямар ч гэсэн өөрийн гэсэн нэг хөөрхөн 2 унтлахны өрөөтөө байр авцсан байгаа. Тэгээ мэдээж төлөх юмнууд бас нэлээ их байгаа. Байр авчихаар тэгэл сар болгоны бараг цалингийн дийлэх хувь нь энэ моргэж руу яваад өгчдөг. Тэгээ дээрэс нь бийл гээл зөндөө юмнууд байгаа. Тэгээд анх ихчээсээ нүүж гараад нэлийн санхүү дээрээ маш олон зүйлсийг суралцсан. Би ерөөсөө нөгөө бажет гэж ямар үдийг ерөөсөө мэдэхгүй. Тэгээ тэр мөрний талаар бас нэлийн суралцсан. Мөнгөндөө аюу ингээд нарийн байх хэвээр байна гэдгийг бас аюу суралцсан байгаа. Тэгээ одоо ч гэсэн суралцж байгаа. Тэгээд байр авцсан, оршин суух авцсан, ажилтаа болцсон. Тэгээд би тэр үед ч бас нэлийн удаа хугацаагаар сингл байсан. Тэгээ ямар ч ихсэн Австрал найз өвгөнтэй болсон байгаа. Тэгээ тэрнтэйгээ хамт байгаад бараг 3 жил болох чи. Тэр маань бас эмнэлгийн чиглэлээр өөрөө эмч хүн байгаа. Тэгээд яг би нөгөө эмч хүн хайжсэн болохоор яг эмч хүнтэй танилцсандаа бас өөрөө маш их баяртай байгаа. Тэгээд урт удаан байгаасай. Тэрийг ч одоо яриад явах байхгүй. Тийм. Өөр чи юу боллоо? Би ч мөн өөрөө косметикийн гоо сайхны сувилагчид айгүй бас сонирхолтой байсан. Тэр үед би дөнгөж их сургуулаа төгсчөөд бүр эмнэлэгт ажилламааргүй бүр юу эмнэлэгт ажиллах гэд өвчтөн харан гэд надад бүр тэр нь огт таалагдахгүйсэн. Тэгэд яг тэр үедээ би гоо сайхны сувилагчаар ер нь ажиллах зүгээр юм бэ гэд их сонирхож исэн. Гэхдээ яг тэр хүснээр болоогүй. Яагаад гэвэл энд байнгын оршин суугчаа авахын тулд заавалчгүй нөгөө эмнэлэгт эднэрт ажилтсан байх ёстой. Тэгээд хэрвээ ирээдүйд яг ингээд байнгын ажилтаа болъё гэх юм бол эхний яг их сургуулаа төгссөний дараачих жилдээ шууд ингээд 1 жил graduate program гэдэг 1 жилийн тэр эмнэлгийн туршлагыг аваагүй бол ер нь ажилд ороход хэцүү байдаг Австралид. Тийм болохоор би тэгээд эмнэлэгтэй хандаад эмнэлэгт ажилд ороод тэгээс үлдээ мэдээ алдуулахыг, анестетикийг мэдэж аваад, заслын тасгийг мэдэж аваад надад тэнд ажиллах нь илүү тааламжтай байсан. Яагаад гэвэл мэдээж өвчтөнчин тантай ярихгүй. Баргийн тийм
сэрүүн өвчтөнгүүд харахгүй. Тэгээд мэдээж хагалгааны дараах тасаг дээр бас би гарч ажилладаг. Дийлэх өвчтөнгүүд чинь дөнгөж мэдээ алдуулахаас ингээд сэрж байгаа болохоор тэд нарыг нэг ингээ яриад идэг өвчтөнгүүд идэг болохоор тэд нар надад нэлээд амар байдаг. Тэгээд нөгөө эмнэлэгтэрээ ажиллаад тэр гоо сайхныхаа чиглэлийг нэлээд ингээд хойноо тавьсан байсан. Тэгээд яваанда яг ингээд мис засны тасагтаа мэрэгшээд ирснийхаа дараа би гоо сайхны чиглэлээр бас сурсан. Яг ингээд сураад дуусныхаа дараа гоо сайхны энэ салонуудад ажиллая гэсэн чинь бүгдээр ингээд юу асуугаад байсан. Ажлын туршлага асуугаад байсан. Тэгээ мэдээж дөнгөж сураад дууссан чинь ямар ажлын туршлага байх вэ? Тэгээд дийлингийн клиникууд нь ингээд чи бараа бүтээгдэхүүн ингээд sales талдаа сайн уу гэд бас асуудсан билээ. Тэгээд ингээд KPI эднэртэй хүргүүлэх гээд чи заавалчгүй манай бараа бүтээгдэхүүнүүдийг бас хажуугаар нь зарах хэрэгтэй гэдэг. Надад тийм амар бараа бүтээгдэхүүн гэд хүн ингээд шахаа зараад ах тийм амар юу та хүсэлж байхгүй ингээд хэрвээ би дургу бол нэг Hey baby. Hello. Sorry, I was filming a YouTube video. Oh. Yeah. Are you coming? Yeah. Nice and early. Yeah. I literally came home about 10 minutes ago. Oh. Yeah. Why? Because I had to pick up a parcel. Oh. And yeah, they just couldn't find my parcel. Oh. Yeah. Wait. So I was just standing there and waiting, and the majority of my time was wasted there. I think working today. Yeah, which is nice. It's just me. Different. Yeah. Yeah. I'll see you soon, baby. Okay. Beautiful. See you soon. On the phone. Okay. And drive a bit slow down. I want to finish this video. Yes. Okay. Bye. Bye. Love you. Love you too. Манай хүн залгаж ийн гэртээ ирж ийн гинэ. Тэг ажлаа тарсныхаа дараа дандаа залгадیں۔ Аюу гоё. Юу ярьж байлаа? Тийм тэгээд косметик клиникүүд ингээд гоо сайхны клиникүүд хэдэн жилийн туршлага асуугаад байгаа байхгүй юу? Тэгээд дөнгөж төгссөн чи ямар ч туршлага нэр байхгүй. Тэгээд юмд ингээд заруулах гад. Тэгээ би би ер нь өөрөө бизнес эхлүүлчихдээ юу гэж бодоод тэгээ өөрөө амарлаг нэр мэр өгөөд Radiance by Rumi гэдэг бизнес эхлүүлээд амар зоригтой. Тэгэл бичиг баримтуудыг бүрдүүлээл өөрөө бизнесээ эхлүүлээл. Тэр бизнес нь би дөнгөж эхлэхдээ байрныхаа нэг өрөөг клиникийн санал авч тавиад тэгээ тэнцээ ингээд яг гэр бүлийнхаа танд хүмүүсүүдийг ч юм эсвэл найз майзнуудаа авчираад яг эхэлж ийсэн. Тэгээд тэр үед бас хажуугаар би давхар тэр үед илүү мисслин тасагтаа мэрэгшгээд бас сурж исэн болохоор ингээд илүү тэлий гэхээр надаас амар хэцүү байсан. Тэгээ мөн дээрэс нь би яг гэрээсээ хийжсэн болохоор орон сууцт байгаад гэрээсээ хийжсэн болохоор гадны өөр хүмүүс эднэрийг авчиръя гэхээр надаас жоохон сонин санагдаад тэгээ ер нь жоохон удаан маягтай гэрээсээ нөгөө юугаа скиллээ алдахгүйгээд гэрээсээ жоохон хийжсэн. Тэгээд хайлт болоод тэгээ саяхнаас би бараг яг жилийн өмнөөс би нэг клиникийг 7 хоногт нэг удаа түрээсэлж хийж байгаа. Багаар ер нь бизнесээ явуулж байгаа. Тэгээ гоо сайхны сувилагч гэхээр cosmetic nurse гэх юм бол ингээд нүүрэндээ үрчлэн арилгах тарилга, аль эсвэл нүүрний эд эсийг эрүүлжүүлэх тарилга, тэгээд ийдс тарилга эднэр гээд тийм зүйлүүдийг би хийдэг. Тэгээд илүү нөгөө филлер миллер бас хийдэг байсан. Тэгээ явандаа ер нь филлер эднэрээ хийхэ болж байгаа. Яагаад гэвэл эднэрийн рискүүд нь маш олон юмнууд буруу болох магадлал аюу өндөртөө. Тийм болохоор ер нь тийм орой унтаж чадхаар тийм ажил хий, тийм бизнес хий гэдэг бодолтой ер нь байгаад байгаа. Тэгээд илүү нүүрэн дээрээ ус илүү ургах мурах тиймэрхүү илдэстэй холбоотой тиймэрхүү тарилгууд хийж байгаа. Тэгээд ер нь яваанда нөгөө нэг витаминуудын тусал хийд юм уу, тэрийг сурд юм уу гэж бас бодоод байгаа. Тэгээд хажуугаар тэрийг хийж байгаа. Нилийн удаан 1-2 үйлчлүүлэгчүүдээ аваад хийж байгаа. Тэгээд сурах юмнууд бас нилийн их өртөг өндөртөө бизнес. Австралид ер нь бизнес хийнэ гэхээр аюу өртөг өндөртөө. Тэгээд бараа бүтээгдэхүүнүүдээ аавна гэдэг чинь бас аюу өндөр. Би түрээсээ төлнө. Дээрээс мөн ингээ registration, тэгээд даатгал гэх нилийн олон төлөх юмнууд байдаг. Мөн дээрээс нь хажуугаар нь өөрийнхөө мэдлэгийг сайжруулна гэд маш олон хичээлүүдэд хамрагддаг. Тэгээд тэр болгоно дандаа төлбөртэй байдаг. Тийм болохоор нэлээ ингээд удаан л явчих. Нэлээ олон жил хийчвэл арай гайгүй болно ах л гэж бодож байна да. Тэгэл нэг тиймэрхүү байна да. Одоогийн дараачийн зорилго гэх юм бол мэдээж би
энэ Miss Aslin тасагтаа ажилласаар л байна. Би ажилдаа дуртай. Хэцүү ажил гэхдээ тэрэндээ дуртай. Тэгээ дараагийн зорилго гэх юм бол илүү энэ бизнесээ бас нэлээ явуулчих гэж бодоод байгаа. Тэгээд манай найз хүүхэн бит хоёр нийлээд энд бас байр авах санаатай байгаа. Хоёулаа нийлүүлээд тэгээ яг энэ авсан орон сууцаа хүнд түрээслүүлээд тэгээ хоёулаа нэг байр авах бодолтой байгаа. Тэгээ тэр нь одоо яаж таарах нь харъя. Тэгээд тэр маань хэрвээ гайгүй болчих юм бол та хэдтэй бас тэрнийхээ явцыг бас хуваалцаж болно. Нэг иймэрхүү. So, yeah. Гэрээ хальт харуулах уу яах вэ? Харин за нэг гэрээг хальт харуулчих. Манай гэр ийм амар замбраагүй бас бэдгүү шүү, уучлаарай. Би гэрээ харуулна гэж юусоо бодоагүй. Энийг манай том өрөө. Тэгээд энд манай галтгоо би сая хоолоо идчихсэн. Энэ гутмтлаа энд би тайлдгүй шүү, sorry. Тэгээ би сая юунес пост офисээс ороод нэг хэдэн захиалсан юмнуудаа авсан. Манай галтгоо яна битгий хараарэ. Энийг одоо ингээ янзлна. Манай хөрөгч энд. Тэгээ энд бас нэг 0-той. Энэ миний 0. Энд миний 0 байгаа. Энд би байна. Тэгээд ийш ингээд орох юм бол манай унтлагын өрөө бид хоёр ингээ хуцаа тавьсан. Яна дахиад уучлаарай ийм замбраагүй бэдгүү шүү. Энд чи ингээд юутэй. Тэгээд энд бас нэг 0-той. Бас шүршүртэй. Тэгээд энд нэг жижиг балкон байгаа. Яна манай ногоонууд үхээд байна. Энд өөр амар халуун болоод тэнийг янзлан да. Дараа нь. Тэгээ энд нэг офис шиг өрөө байгаа. Тэгээ би тэр маань энд ажиллаа хийн. Ингээд нэг офис шиг өрөө. Энэ дандаа манай үний юмнууд байгаа. Энд чи дууга унтий. Тэгээ гитар яа. Зураг зурна. Тэгээ нэг иймэрхүү байна. Энд би байна. За тэгээд дараа нь уулзцгаая. Пока.